байсан байна. Тэгээд тэр хүний сайхан чанараас сурч байсан байна. Бэлгээ хайрлаа. Энэ халгаад хүрч болохгүй юм ийм өвсийг нь тасаж байх ёстой гэдэг амьдралын ухаанаас нь сурч байсан байна. Сайхан сэтгэлийг нь өвлөж байсан байна. Энэ утгаарнаас бид бас бид нэр аргагүй энд шин бад ван ханд орж өргөнд өнгөө сууж байх нь гарцаагүй юм байна гэж бод омогшиж бай. Тэгээд өчигдөр буурдуу та нартай би дахин нэг юм хэлэхэд би одоо энэ залуучууд бид дунд үеийнхэн байна. Их уулын нөмөр тулгаж жаргалтаа гэж би их хэлэхэд бол та нарын нөмөр төссөн та нар шиг ийм сайхан бууруудын нөмөр төссөн болохоор энийг сайхан энэ намсраах тэргүүдийг сайхан хүмүүсийг дагаж өссөн болохоор бид нар сайхан жаргалтай сэтгэл тэнүүн байх аргагүй. Биднийг сайхан явуулахын нөмөр төш болсон та нарт удаан насхыг одоо би хүсэн өрөөж байна энэ. Тэгээд үнэхээр манай тариалангаас соёлын төв ихсэн байхыг дахиад би товч хэлэх гэж байна. Тэр авирдаагаа тэгээд энэ үеийн эвлийн дарга нар үеийн авиастангууд нь хамттанд үүлж байсан. Энийг олон чухал хүмүүс энд байж байгаа нь бас их үнэтэй цэнтэй. Энэ дотор би бас энэ соёлын ажилтны өдөр би багштай. Тухайлбал бас манай энэ тэрний дараачийн үеийг тариаланчуудыг энэ урлаг хархираагуудын урсгал шиг тэр сайхан соёлыг дамжуулж ирсэн нүрдээ багштай бас энэ соёлын ажилтны өдрийг тохиолдуулж энэ голын шавнар нь байж байгаа. Тэгээд бас энэ ахмад буур багш нар нь байж байгаа багштай баярлалаа. Санаа алдмаар гэж. Соёлын өдөр ийм сайхан соёлын арга хэмжээ манай цагааныг зохион байгуулж байгаа нь аргагүй юм байна. Яагаад гэвэл сайдын охин гэдэг бол сайдын охин байна. Ой ямар гоо тэр дугой хэлээ. Энэ нөгөө авьяасыг онцож хэлэх юм бол бүгд нэг авьяас хэлэх учраас нийт нь хэлж байна. За тэгээд би та бүхэндээ энэ сайхан өдрийг тохиолдуулж за яг тэ хотонгуудынхаа тухай ярихад бол бид нар бүгдээрээ их баяс шөөрдөг. Жоохон халаад ирвэл ер нь жоохон халж ирвэл ер нь хамрын ширхрээ жаахан тийм сул тал тэлмэн болоод жоохон нулимс асгарчмаар ийм ард түмээ. Их ард түмний дунд бас их олон жилийн хугацаанд тэгээ бас ингээд цовоо цоглог асч байгаа галын хэмэрч ингээд явж байгаа нь бол бидний энийх олон мянган жилийн гайхамшигтай цусан дурсаж байгаа одоо гайхамшигтай улаан цагаан буйны ач холбогдлоо. Тэрний үнцэнэ. Тийм учраас одоо энэний тухай ярих юм бол их юм байгаа. Тун товчхоо ярихад бас мөсгөөс ирсэн хүмүүстэй ярихад бид нар бас хоогийнхаа Улаанбаатарчуудаас хоогийн овоотон болсон. Одоо энэ овоог бол энэ санквах тэргүүтээ манай нутгийн зөвлөлийн санаачлаад хийсэн ирчилээс өргөн гарах байх. Саяхан цагаанагч бас тиймээс ирж явахдаа манай нутгийн овоо гэдээ ингээд хараад хажуудаа явсан хүмүүстэй ярьж байсан гэсэн. Нэрээ хоёр талаар нь явахд бол бүгдийн сайхан сүрдэг овоо бид нар бас байгуулсан. Ингээд бас энэ соёлын асуудлыг нутагтаа явж байгаа газартаа бас өргөжүүлэх талаар их сайхан юм хийж байгаа бид нар бас тэгээд энийгээс өргөжнө гэж бодож байна. Та бүхэн энийг сайхан өдөр би товчхон ингээд нэг шүлэг ууш. Энэ шүлэг бол миний хотон гэж шүлэг. Бас энэ сонсоогүй голон хүмүүс байгаа. Овоон дээр би зөвхөн нөгөө саяны ахын хэлдгээр нөгөө төгсгөлийн бадгийн би хэлж өгöd явсан. Одоо би та бүхэн энэ шүлгээ бүтнээр нь уншиж өгье. Миний хотон урт төрмөтө чадсөндөртөө хий дээлэмсэн улаан далаатаа жишүүнүүдэн ташуу дугтуулсан дурдтгал маргааш хоёрын өмнө босоо оршсон төв 7-8 голомт энэ миний хотоо алгаан дэлгэж тэнгэртэн сүсгэлдэг шашинтай адаан ухраадж цээжиндэн баримтгсан судартай амьдрал нүхлээс бус дийгсрэх ажилд мөсгөх хүртлийн буй төвн энэ миний хотоо дуурж одсон он цагийн шарлсан хүрдэн дуу вэ хоёрыг амьлаасан бурхан дуулаа шуугаанта бүрл түүхийн эргүүлгэнд дураараа туужж цадгаан алдаагүй жудагтай Монгол энэ миний хотоо намрын сэрүүн туслангаас нуурын хөвөө намаржаа наран өргсөн гөхийгөөс хайста тулгдын шил ассад цайр хархираагаас мөнгөн шаргал тэл аагаан дагшин булгаас өвсөн зинкэр давлгаа хүртэлх аавын минь илчтэй дээл шиг энэ дэлгэрхэн нутаг амьдралын минь галаан бадраасан миний хотонгийн үлгээ ихнүүдийн көсөг зоогон амрааж хөтэлдэг эжимин цацлын сүү шагаатын буурал хөтөл ивэлтэй тэнгэрэн тагж төмнийхэн заяаг даатгадаг элгэн хоогийн тахил 13 овоо энэ миний хотонгийн
сүсгэлээ. Саран нарны нүүдэл мянган жилээр тээж сайртай ур хөдийг минь төссөн газрын халуун алга явуугийн отхон тэнгэр гамзаа тойн Дагестан миний мянган уул авдала яруу найргийн сүсгэлэлт уулс бүгдээрэн миний хотонгийн домгоо довтын тунгалаг уулгаас догшин харихраан урсгал довонгийн өрөө марзанаас шивэрт шарвэрдийн хужир таравхтан хар нүүрснээс тэрмингийн шижир алт тулгад тахилт тулгтын бас бритоос гурван хором мөнгөртлөх энийг эрдэн миний хотонгийн гიშгэ шаавагт нь биелэлдэх шиг шаргалтан сугсрах тарай шазруун ирсэн дуулалдах шиг сардаг өндрийн модод талаар дүүрэн дэшсэн таван зүсмийн сүрэг тансаг хүчийн өнөртэй сэрвэн тунгалагаар энийг цогцлол миний хотонгийн оюмсгоо сараан таллаж малаан хотолсон намуун өдөшээр сайхан хүрийн намуухан ишгэн дуулалдан биелж үүрийн гэгээг хартаа сарлагийнхаа магтаалаар даллаж үдшимбрэнки шөнийн чимээг өөрийнхөө хөгөөр өгтөдгөн ертөнцид ганцхан байдгийм энэ миний хотон илүү дутуу хэрэгэрийн тоононд ижилхэн нар тусдаг уянда цагийн төрд ижидэлхий дэн суудалтай мянган уул шигэн эх орондоо мөртөөзөн энэ миний хотон нохоо тэжээхээсөр нугалж ирэхлэх ажилгүй ноёны тэргнээсөд нурөөсөх эсгүй хатуу энэ цаазыг хад шиг сөрж ясын цаазыг ялж үлдсэн эхийн цаан энэ миний хотон эглээчээр дэглийг дээгүү цэнхэр сахны үжиг дээлэндэн ассан цээжний дэлгөөн ши аялгуу туурын голын урсгал мэтээсэнд ажнаа хүлэгмөрөн хатарч буй бэтилээчд дэлхийд ганцхан байдгийм да энэ миний хотоо. За би одоо энэ ахын тухай дэдэгийнхаа тухай дурсаа ярих юм бол манай юм нэг байгаа. Бид нар дандаа аймгийн үжсэн ах мэрэгэн ахыг чивэрэн дурсдаг яах. Энэ давхар дууж яриад яах. Одоо цаг байгаа юм чинь. Ёо. Би энэ хэд начнаар том маш их баярлж байгаа нэг ярьчих одоо. Цагаан сараар бүгдийн цог дуудаад ингээд бидний нэг сайхан цэнгүүлдэг байхгүй юу. Тэгээд би уйлаад дуулахтаа баярлахтаа баярлаад явдаг. Цагаан хүч бол тусгаагүй. Энэ хүн цог дуулахын хувьд хоёр битэй. Хүн цог дуулдаг юм байна. Тэгээд өчигдөр би цагаан хөөгөө дүүдээ яриад цагаан хөөрг ирдэг гэж яана гэхлээр бид гэсэн. Оо цаатах чинь одоо өвлөдөд одоо бидний дууч байгаа юм. Яасан гэсэн чинь ахыг л ахын дурсамж гэдэг нь би буруу сонсчих. Ахын одоо зураг мураг байгаад одоо энэ юу тийм юм байна. Гаргаж яана гэж бодоод баярлсан гэж үржигтэй гэх юм. Бүр гэтэж яасан гэж босоод юм аа явж өгсөн. За одоо энийг их юм гүшээгээд яхах чинь баярлалаа та нартаа баярлж өгдөг шүү. Энэ гэдэнд өнөртөө баярлж яд юм аа би. Энэ гэд нач нартаа. За ингээд та нартаа дахиад ихвээ эрүүлийн газ жаргал сайхны хүсээд Саймаар дуусах юм уу? энэ хундаг цөмөөрөө тогтоосгоо. За тэгье. Тэгээд нутгийн жаахан цемаа гэдгээр бол бас би нутгийнхаа логтуудыг одоо бас ард түмэнд магтах хэрэгтэй, дуулах хэрэгтэй, хөргөх хэрэгтэй. Тэгэхээр зөмөр алсан цуугаа ээжийг бүгдээрээ би одоо зөмөрөө нутгийн жаахан цемаа зөмөрөө дуулсан. Энэ хотон ирчүүдийн нөмөр төвшиг болж явсан, энгэрийнхэн цэцэг болж явсан, жаргахт нь дагаж жаргасан, зовгт нь түшиж жаргасан энэ улсууд бол миний нутгийн жаахан цемаа нар шүү дээ. Ингээд зөмөрөө Алсан цуугаа ээжийг дуулсан шүү. Заавал. За. Сойлет хэдэмэн сэтгэлийг солдаж яхан болгоховдэ Дуулаач байгаа. Суммин жаахан цемаага сурфи яхан маратахавэ Өшгтийн мөхөн хөвөөгөөс ямар нэгэн морьтой мөргө төрийн ахын гэлдээр нэрээ дөрүүдэ хатарч ороод аймагтай улс төрүүлээд явж байсан. Бид бас машин даг үйл алхачаад явсан. Баг бол надаас тэг доошоо эргээд олимпиадад орж байсан. Тэг олон сайхан ээж нар хамгийн гол нь ёроолыг бол сайхныг хүсэж биднийг үдэж өгдөж байсан.
Эргээд харахаар ээжтэй дандаа асад үлдсэн байна. Асад байгаа ээжигээ бодоход асад ямар нэгэн байдлаар байгаа ээжигээ бодоход энэ нүдний нүднээс үнэхээр зээлж байдаг. Тэгээ зөмөрөө асад зугаа ээж гэдэг энэ дуугаа зөмөрөө. За асад зугаа. Энэ дуугаа энийг соёлын төвийг бүтээхэд үнэхээр одоо гэрийн баг нь болсон. Бүх хотын ээжүүд энэ төлөө энэ дууг дуулсан. Тэд маань их жаргалтай байх болтугай. Баярлалаа. Энэ төгс жаргалын хөгжим шин бий бичсэн жавхлан бас төмнийг бүтээл болсон юм. Миний шин CD-ийн дуу орж байна. Сүми хэзэрэгэлээ гэгэ нарда сүсгэлхийн эрэхэн ээж минь бодогдоно хүүгээ ирнэгэ зүсүгэ өргөөд хүслээ жилтэл асыг ширтээ асд суугаа амин хайртай шүтээ минь задгаа тэнгэ үлэн замхарна залбирхийн эрэхэд ээж минь бодогдоно аргын цоо цайран үзээ ансгажил асыг ширтээ асд суугаа амин хайртай шүтээ минь бие өкрөлүүдсаа өдөрч харагдана үгийн тэнсэтгээ ягдээ байна үний зэйтэй үчний яасан үсний нэмгэлээр ядочиндо асад суугаа ээжимен амин хайртай шүтээ минь бие асад суугаа ээжимен амин хайртай шүтээ минь бие Магадгүй цагааны эгч Москвад сурж байхдаа, Санкуах Улаанбаатар сурж явахдаа, Намсраах сурж явахдаа, сая одоо Брюсрах хэллээ Налаахад сурж байхдаа их л олон хүмүүс, бүгд сурсан хүмүүс, бүгд ээжээсээ хол байсан хүмүүс, дэрэгдэн байсан хүмүүс ч үсэн ээжигээ санаж явсан. Учраас бүгдээрээ ээжийнхээ төлөө нөхцөлөөр өргөцгөөё. За баярлалаа.
За бид их сайхан нарагда сайхан жаргалаа. Миний өргөж авсан аавын одоо ийг өнөөдөр цогцсон тань байдаж гэдэг гэсэн. Би хийжсэн ажил нь сайхан барьжсэн морон хуур өнөөдөр сэргэж гэлээ. Би ч гэсэн урдгийн таазаас би тэр аавынхаа барьжсэн хуулийг буудахтаа нөө яг арай ба тахтамдаа мэдээд хүн их сайхан урамтай дөрөвтэй ингээд тав хүнтэйгээ нэг өнөөдөр нэр би ушаа цааш над хоёр нэг хэдэн жил амд явах гэсэн нэг даяа сэтгэл надад төрөж баяртай байгаа. Одоо эзэн ингээд цаг чимээдээ дэвдэггүй. Бидний одоо тэр бүсгүйсэн тараа яг газрын холбоосон надад бас зөвхөн яваа нэг сайхан зүйлсээ сайхан адилтай их сайхан баяртай та нарын ажил хөдөлмөрчийн амжилт азар жаргал сан сайхан бүхэн төвлөрдөө төрөмжтэй төрөстан алдартай тусан марны туяашиг төссөн гадын төсөг 10 цагаан буян гიშгтэй гэрч явахаа гэж хамгийн яа. 그래 허기 모두 허르듯이 어떤 거 요다. bayırda yakın olsun yere düşürdü bayırda.